Японы мэргэжлийн сумагийн харуу баашгийн сонирхолтой барилдаанууд өнөөдөр боллоо. Ингээ өнөөдөр болсон барилдаануудын томыг үзэгчтэй авах хүндээ төлөвлөж байна. Японы мэргэжлийн сумагийн 3 дугаар сарын харуу башиг 11 дэх өдрийн барилдаанд Жирүүсэнданд барилдаж байгаа Хошикари дээд зэндаанд биш барилдсан юм а. За Хошикари 5 өнөөдрийн барилдаанд Рё Санчиролтой барилдсан. За энэ барилдаанд Рё Санчирол Татаки Коми мэхэр Хошикари 5-г давж энсрийн тэмцээний 3 дахь давгаа авлаа. За 3 даваа 8 оноотой болсон. Харин Хошикари 5-га 4 даваа 7 оноотой болж байна. За үлдсэн бүх өдрийн барилдаанд Хошикари 5-га өрсөлдөгчдөө давсан тохиолдолд эрт башаад дээд зэндаанд дэвшин барилдах боломжтой болно. Монгол цагаан төмөрчин гихтийн хот цэвгний өнөөдөр Маяг ширгийн баруун жигүүрийн 11 дэх Таками Сакаритай барилдсан. За Таками Сакаригийн 8 даваа 2 оноотой болоод байсан. За дивжиний зах дээр Угантинагийн хийж өнөөдрийн барилдаанд гихтийн хот цэвгний Таками Сакари давснаар энэ цэний 8 дахь даваагаа авч 50-аас дээш хэмжилтээ үзүүллээ. Сенсрийн тэмцээнд Маяг ширгийн 4-өөс хойш өрөлдсөн гихтийн хот цэвгний эрх башаа чансаа өгсөн барилдах боломжтой болж байна. За маргааш барилдаанд 10 удаа давж 18 удаа амжуулсан Озики Котомицукитэй барилгаар гихтийн хот цэвгний манолт харлаа. За Какури Андын өнөөдрийн барилдаа өнөөдөр тэрээр Маяг ширгийн зүүн жигүүрийн 3 дахь хөх Ваканасатад таарч барилдсан. За цагтаа Сикиоки цолтой барилдаж Озики цолны хэмжээнд хэрэгжүүлсэн энэ бүхтэй Какури Анд тон тэнцүүхэн барилдсан. За Андын хувьд энэ сарын тэмцээнд Маяг ширгийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдаж байгаа. За энэ барилдаанд өрсөлдөгч Ошид Шимхээр давснаар Анд энэ сарын тэмцээний 5 дахь даваагаа авч 5 даваа 6 оноотой болж байна. За үлдсэн өдрүүдийн барилдаанд мөн дахин 3 даваа авсан тохиолдолд Какури Анд 50-аас дээш амжилттай үзүүлж эх сарын башаад чансаа өгсөж за Саньяку цолон төрч барилдах боломжтой болно. За маргаашийн барилдаанд тэрээр баруун жигүүрийн Комусуби Такай газетай барилдах юм байна. За Такай газетай 3 удаа таарч уралдалтаа гурвууланд нь Какури Анд давж байсан юм а. Асасскиро дашны өнөөдрийн барилдаанд зүүн жигүүрийн Комусуби Ксенэ Сатотой таарч уралдсан. За Тачи дээрээс Ксенэ Сато Маушны давхар өрцөн төрсөн. За Асасскиро дашны өмнө Ксенэ Сатотой тэнцүүхэн барилж байсан. Шинүдэгийн барилдаанд Ерикири мэхэр Ксенэ Сато давж энсрийн тэмцээний 7 дахь давгаа авлаа. За дашны 5 даваа 6 оноотой болж байна. За дашны мөд энсрийн тэмцээнд Маяг ширгийн зүүн жигүүрийг манлайлан барилдаж байгаа. За маргаашийн барилдаанд Асасскиро дашны Аматай барилдахаар онол таарсан байна. За өнөөдөр Токтенко Хүчбаатар Озики Каютой таарч барилдлаа. За хүчтэй Озики Каю өнөөдөр Токтенко Хүчбаатарт барьц авах боломжийг олгосон гэдэг өрсөлдөгч Ошид Шимхээр давж Каю энэ сарын тэмцээний 8 дахь даваагаа авч Качкоши буюу 50-аас дээш амжилтаа үзүүлж байна. За Токтенко Хүчбаатар 4 даваа 7 оноотой боллоо. Каюд 9 удаа таарч барилдахдаа 5 удаа онч 4 удаа даваад байна. За Косна Ашир өнөөдрийн барилдаанд Озики Чиотакатай таарч барилдсан. За Тачи дээр сугадж Маушны барьцанд хүрсэн. За ингээд одоо аврагын барилдаа болсон. Угантинагийн мэхэр өрсөлдөгчөд давж Косна Ашир давгдэрж энсрийн тэмцээний 11 дахь даваагаа авлаа. За энэ хүү 11 даваатайгаар тэмцээнийг Косна Ашир ганцаараа тэргүүлж эхэллээ. За маргаашийн барилдаанд Косна Ашир баруун жигүүрийн Скиоки Котошо Гикутай таарч барилдана. За энэ бүхтээ өмнө 7 удаа дээд зэндаанд барилдахдаа далууланд нь давж байсан юм а. За түүнд унсан Озики Чиотакай 7 даваа 4 оноотой болж байна. За Косна Хакко өнөөдрийн барилдаанд Амата таарч барилдсан. За Амаа Косна Хаккогийн хувьд хамгийн эвгүй өрсөлдөгч. За ингээ Маушны барьцсан дөрч Угантинагийн мэхэр өрсөлдөгчөд авч Косна Хакко энсрийн тэмцээний 10 дахь даваагаа авлаа. За энэ хоёр Косна тэмцээний тэргүүлсээр байна. Косна Аширо давгдэрж 11 даваатай, Косна Хакко 10 даваатай түүний ард явж байна. Хакко маргаашийн барилдаанд Озики Чиотакатай барилдахаар онол таарсан байна.